Эрүүл байна уу? Эм цум яа. Тэгэхээр эмчмний би энэ удаагийн дугаартаа эрүүл хэв маягийн үндэс болох алхалтын талаар та бүхэнд мэдээлэл олох болно. Тэр дундаа энэ Японы Нагоя Казухирогийн алхалт хэмээх номны уншиж дуусгасан байгаа. Нийт алхаснаар бид нар өвчнийхөө 90% идэвхжүүлнэ хэмээн бүлэг болгондоо тухайн өвчнийг алхалт хийснээр хэрхэн илэршүүлэх талаа дурдсан байна. Ер нь бол логикийн хувьд бол айгүй сайн надад бол таалагдсан. Энийг бас хүмүүс уншаараа энэ алхалтыг бол амьдралдаа өдөр тутам мөрдлөг болгоосоо яад гэвэл монголчууд бид хөгшөрч биш хөшиж өгдөг гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл хөшин гэдэг маань алхахгүй хөдөлгөөн хийхгүй байснаар бид нар нас барах өвчин нэмгээр өвдөх эрсдэлтэй. Тэрнээс биш нас ахиж бид нар өгтгөө маа, өвчлөлтгөө маа гэдэг философиг ярьсан байдаг. Тэгэхээр орчин үед бол чихрийн шижүү өвчин, цусны даралт гэсэх өвчин, тархин цус харанхуй өвчин, зүрхний ишим өвчин, хорт тавдар гэх мэх эдгээр эмгэгүүд маань бидний өдөр тутмын байнга хийж яадаг дасгал хөдлөөн, дадал зуршил, идж байгаа хооллолт энэ хэм маягт бол ашиг холбоотой байдаг. Бид нар өдөр тутам эрүүл бас хооллолтой, хөдөлгөөний хомсдолтой байдаг, таглалтай байдаг. Эрүүл хэм маяг урлаагүйгээс болоод бид нар өвчин гээр өвддөг, улмаар эмнэлгийн тусламж авдаг, улмаар хүндэрсэн нөхцөлд бүр хүндрвэл нас барах эрсдэл дагуулж байдаг гэсэн. Тэгэхээр эртний содорт бол дайтахгүйгээр ялын уу буюу бид нарыг сайн ойлгосноор өвдөхгүйгээр урт наслын уу буюу бид нар заавал өвдөж эмнэлгийн байгууллагад очих шаардлагагүй. Эрүүл хэм маягаа өөртөө тохирсон их зөв уралснаар бид нар өвчнөгийг сэргийлж чаддаг, өвчин эмэг тусвал баг дээр нь оншилж чаддаг, мөн нэртэлрүүл хүрчлэн сэргийлэх шинжилгээнд хамрагддаг. Ер нь цэцэг арчилж байгаа юм шиг өдөр тутам бид нар эрүүл мэндэ бас анхаарч байвал төдий хэмжээгээр урт наслах боломжтой гэж ойлгодог. Тэгээд энэ номон дээр бол бидний халдвар тус өвчин болгоч чихрийн шижин, цусны даралт гэсэх өвчин, бодис солилцооны өвчин, альцгеймерийн өвчин, сэтгэл готрал, цусны төхөөх тос гэх мэт өвчнүүдийг бүлэг болгоод энийг бол алхаснаар ийм үр ашигтай, ийм байдлаар эмчлэх боломжтой хэмээн дурдсан байдаг. Логикгүй бол үнэлтэй яадаглаар бид нар чихрийн шижүү өвчин бол бидний инсулин төсвөр чанар буюу өөрөөр хэлбэл цуснд инсулин ялгарсан ш тэрийг хүлээн авдаг рецепторын тооны өв цөөрөх юм уу гаж утаснаас болоод бид нар энэ цуснд агуулгаж байгаа сахарыг бидний булчин эд эс рүү оруулж чадахгүй л юм гэсэн. Энэ бол алхалттай холбоотой. Цусны даралт гэсэх өвчин, өг цусны халдварны алдагдал маань яг ууж байгаа давсны хэмжээгээ багасгах гэж ярьдаг. Бид нар идж байгаа өг цусаа багасгах гэж ярьдаг. Гэхдээ энэ бол алхалттай салшгүй холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл бид нар алхалт хийснээр ер нь олон эмгэгүүдээ сэргийлэх, эрүүл хэм маяг урлах бас чухал үндэс хэмээн хэлж болно гэсэн. За энэ дээр бол бидний сайн мэдэх зүйл бол сэтгэл готрол, нойргүүдэл сэтгэл түгших эмгэг бол алхалт хийснээр бол бас зөв залуурдаж эмчлэх боломж нэмэгддэг маа гэдгийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэл готрол гэдэг маань бидний амьдралаас авах дээр таашаал гэж ярих юм уу, сэтгэл хөдлөл эерэг гэж ярих юм уу, баяр баясгал гэж ярих юм уу, тэр зүйлийг тархинд серотонин, допамин хэмээх бодис маань ялгарснаар бид нар тааламжтай мэдрэмж төрдөг гэсэн. Тэр ялгарч байгаа серотонин, допамин гэдэг бодисыг бид нар амьдралдаа эрүүл хэм маягаас авч сурвал илүү их синержист болдог, урт наслах боломж бүрдэн гэсэн. Тэрнээс биш тамхи татдаг, арх, уух байдлаар тархиндаа серотонин, допамины хэмжээг ихсэгдэг тийм хорц зуршил байдлаар авдаг бол энэ бол бас их эрсдэлтэй. Тийм учраас энэ серотонин, допамины ялгарл буурсан ч юм уу, гаж утсан ч юм уу багаснаас болоод бид нар сэтгэл готрол өртдөг гэж ярьдаг. Ийм учраас сэтгэл готрлоос сэргийлэх эмчлэх эмнүүд маань ихэвчлэн серотонин, допамин нийлэгжлийг дэмждэг, ялгарлтыг ихсэх гэж оролддог юмнууд байдаг. Бид нар ингээд алхалт хийснээр эерэг бодол ботсноор өглөө бүр наранд алхаснаар бол энэ серотонин, допамины ялгарлыг аажин нэмэгдүүл заавал юм уух шаардлагагүй эмчлэх боломжтой гэмээр Нагоя Казухирогийн эмч маань дурдж өгсөн байдаг. Энэ эмч маань өөрөө олон жил судалгааны ажил хийсэн, эмнэлэгт ажилласан, эрүүл мэндийн төвийн дарга хийсэн, олмоор насжилттай ахмад настанд зөвлөгөө, төвийн янз бүрийн олон хүчин зүйлээр ажилласан хүн юм байлээ. Тэгээд энэ их олон эмгэгүүдээс бол хамгийн
ямар нэг төлбөр төрөхгүйгээр хүн болгон хийж чадах зайлшгүй одоо энэ зүйлийг алхачил хийхгүй бол өөр зүйлээр орлуулахгүй тэр зүйл бол алхалт гэж дурдсан байдаг. Эмч миний бие бол санал нэгтэй байна. Улаасаа эрүүл хэм маягийн гол үндэс бол алхалт гэж үздэг. Тийм учраас энэ номон дээр бол өдөрт одоо нэг цаг алхахдаг байх хэрэгтэй. Алхахтаа бас гараа савлахгүй те мөрөө хөдөлгөж алхахдаг байх хэрэгтэй. Тэгээд алхалтандаа зөвлөсөн хутал авдаг, орчин бүрдүүлсэн байх хэрэгтэй гэмээр их олон зүйлийг дурдсан байлаа. Олон өнцгөөс харж. Тэгэхээр энэ алхалт бол урт наслах үндэс сууд хүмүүс бол одоо тэр зүйлийнхаа төлөө ботож алхаж сурсан байт юм гэмээр дурдсан байдаг. Тэгэхээр Монгол хүнд бол энэ алхалт бол зайлшгүй шаардлагатай. Ялангуяа бид нар нүүдэлчдийн соёлоор хэдэн мянган жил болсон учраас өдөр болгоно алхадаг нүүдэлчин одоо зөвлөөр амьдран гэдэг маань маш их хөдөлгөөн шаарддаг. Сүүлийн итгэн 10 жилд бол бид нарын хотчлт гэдэг суурин соёл руу шилжээд энэ маань бидний амьдралын хэм маяг өөрчлөгдөөд алхалт хөдөлгөөн гэдэг зүйл маань нэг хийгдэхгүйгээс болоод монгол хүмүүс бол маш их хэмжээгээр тэрхэн цус харуулж нас барж байна. Маш их хүмүүс одоо зүрхний зочмог шигдээсээ нас барж байна. Маш их олон хүмүүс хорт хавдраар өвчилж байна. Ялангуяа тэр хотод улаан олон хавдар бол бас цөөнгөө тохиолдож байна. Энэ алхаснаар эдгээр эмэггүүдээс одоо сэргийлэх, эрүүл хэм маяг багтааснаар бол энэ гэр өвдөг эрсдлийг хэд дахин бууруулах боломжтой. Яагаад гэвэл лог өвдөчтөр жишээлбэл одоо улаан олон сөргөө өвчин бол бид нар ингээд хоол их хэмжээгээр идчихэд ерөөсөө ингээд бас алхалт хийхгүй зүгээр л одоо телевизэр буюу буутан дээр телевизрээ үзэх юм буутан дээр хөвтөд өгдөг. Энэ нь бид нарын одоо хоолны агуулмж хотоодны хүчил маань улаан олоор сөргөж орж олмаар тэр улаан олон доод ханыг ийм хүчлэлэг бүтээгдэхүүн одоо цочроосноос болоод тэр эсүүд маань цочорж өрөвсдөг олмал улаан олон сөргөө өвчин болдог. Энэ маань цааш хүндрвэл одоо дисплазия болж өөрчлөлт нь орно. Бүр цааш хүндрвэл хорт хавдар болох боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр бид нар алхаснаар бол одоо алхахад бол энэ гидсний гөрүүлцэх хөдөлгөөн сайжирч одоо улаан олоос сөргөө үүсэх биш одоо улам тэр үлгэр булчин маань ажиллахад таа болж хоолны агуулмж дээш биш доошоо ордог. Тиймэрхүү одоо сайн талтай байдаг. Тийм болохоор ер нь бол хоолоо идсний дараа алхах дадал зуршил эрүүл хэм маягийн уралбал илүүтэй сайн гэж бодож байна. Яагаад гэвэл бид нар хоолоо идчих хэвдэх гэдэг бол айгүй буруу зүйл. Яагаад гэвэл улаан олон сөргөө өвчин үүснэ. Бид нар алхаснаар тэр цуснд хөөх тус сахарын хэмжээг бууруулж чаддаг. Улмаар биеийн жингийн илүүдэл тархалт үүсгэж сэргийлдэг. Улмаар бидний яс үе мөч холбоос булчин бэхжихэд тусалдаг. Ийм зүйл бол алхалт гэж хэлмээр байна. Тэгээд бид нар аль болох л одоо энэ хот маань бас болж өтөхгүй ч гэсэн ч эрүүл хэм маягаа уурладаг. Энэ эрүүл хэм маягийн үндэс болсон алхалтыг бас одоо тодорхой хэмжээр хийж Монгол хүн 80 наслах хэвээр Монголаа бүр тэтгэврт гардаг байх хэвээр хэмээн энэ удаагийн эрүүл хэм маягийн зөвлөгөөг өндөрлөж байна. Тэгээд та бүхэн асуулт тавил коммент хэсгээр бичиж болно. Би одоо эмч миний бие заавч чөлөөтэй цагтаа та бүхэнд одоо хариулж авах болно гэж хэлмээр байна. Тэгээд та бүхэн сайхан өвлжөөрөө.